Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр тавхандаа зориулаад 2013 онд нээлттэй хийсэн Hope киног ярьж өгөхөөр бэлдлээ. Үүнээс өмнө киночдод нэг мэдээд уулгахад алаад өгнө гэсэн 2026 он чинь яг сайхан эхлэл явж байгаа шүү дээ. Энэ үед англи хэлээд оройвтой сурд юм штэ. Гэхдээ зөвхөн англи хэлнээс гадна бусад чадвараа давхар хөгжүүлдэг сургалт байна гэвэл яах вэ? Focus сургалтын төв 2026 оны хагас жилийн нэмэлт төлбөрт мэрэгжлийн Филиппин багштай англи хэлний сургалтандаа бүртгэл авч эхэллээ. Англи хэл суранга өөр олон чадвараа хөгжүүлэх боломжтой. Жишээ нь сэтгэл зүйн боловсрол, гар бөмбөг, зураг шатар, гар урлал, спорт үрэлгээ хэмэт 7-оос 12, 13-аас 17 гих насны ангилалд нь яг тохирох байдлаар сургалт явагдах юм байна. Хүүхэд бүртээ тулж ажиллаад гадаадд сурах зөвлөгөө өгч бас хамгийн чухал нь үргэлжлүүлэн бие даан сурах арга барилыг өгөх юм байна. Нэг ангитай их цөөхөн хүүхэд авдаг болохоор манайхан яараарай. Төлбөрийг Pocket Zero аппликейшнээр хуваан төлөх боломжтой. Хэрвээ аппликейшн байхгүй бол байгууллагатай хувьчлан гэрээ хийгээд хуваан төлөх боломжтой. Холбогдох хуудас 72 55 50. Дэлгэрэнгүй мэдээллийг description хэсгээс. За лайкадаар жирцээ бүртгүүлээд кинонд орцгоё. Цаасан шувуу хотын дээгүүр нисч буугаар кино эхэлнэ. Явсаар нэгэн жижигхэн дэлгүүрийн гат авчлаа. Дэлгүүрийн эзэгтэй харин уцаар ярьж байдаг. Одоохоо чи ерөөсө бөөндөө уулзахад ирэхгүй байгаа штэ. Хэрвээ өнөөдөр ирэхгүй бол чи дайсны талих болох гээд байна. За ойлголоо доо. Би очлоо мэдвүү. Дөрс шилжиж нэгэн үйлдвэрт нэг ажилтан ажиллаа хийгээд байж байна. Удалгүй цайны цаг боллоо гэдгийг энэ нөхөр зарлж байна. Дэн. Өдийн хоолны цаг боллоо. Өнөөдрийн хоол дахиад нишвэл. Дөрмийн дагуу менежер би хамгийн сүүлд хоол. Гэхдээ нэг хүн нэг л дахиад нэмж авна шүү. Ким Жонг уу чи өнгөрсөн удаа хоёрыг авчихсан байсан шүү. Донхун хамт хооллоо. За тэгье гэд дөхөж байна. Тэр үед эмэгтэйчүүд хоолоо идэцгээж байна. Нэг нь бүгдээрээ 100 дуусаж байгаа юм чин. Багштай нэг юм авч өгье. Юу авч өгөх вэ? Минхэ чамд санал байна уу? Таримл цэцэг байвал ямар уу? Гэсэн багш нь хэрэггүй болж үз. Зүгээр бэлгийн карт өгчихгүй юу? За хідэн төгрөгний карт авмаар байна багшаа. Энийг та хэд л мэдтэ гэд гарцгаана. Гарахтаа харин Hope ээж өнөөдөр та хоолны мөнгө төлөвл ямар уу? Юу? Яхаараа гэтэл хажуунаас нь тэгье. Өнөөдөр бид хоёр төлчихье. Манай энэ та хэдийгэ хоолнд даамаар байна гэж яриад байсан. Би хийзээ. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Ингээд нөгөөдөлөө явуулж байгаа тооцоог нь хийлээ. Тэгээд тэндээс гараад хамтдаа алхна. Энэ хоёр найзууд бололтой 192 мянган вон ухтай яадаг байна. Энэ хүүхнүүд хитрхи хийдэх юм а. Чи ингээд нөхөртөө манай нөхрийн цалинг нэм гэж хэлээч. Манай нөхөр зүгээр менежер болохоос ямар захирал биш дээ. Гиснэс чи жирэмсэн гэдгийг нөхөртөө хэлэхгүй мө. Одоо мэддэгээр том болчлоо штэ. Хүл юм шиг байх. Тэр угаасаа намайг анзаардгүй мөө. Тийм бол чи яаж жирэмсэн болсон юм бэ? Яг үнэндээ байна. Бид 3 жилийн хугацаанд ганцхан удаа л тэгсэн чинь жирэмсэн болчихж байгаа байхгүй юу? 3 жилээ би нэг хүүхдээ яа гэж үж дахиад яаж нэгийг өсгөнө гэж байна. Нөгөө үйлдвэр тарин дахианы мөчн дуусчихж. Алгуу байхгүй байна. Ингэснэ нэгийг олчлоо. Нааша. Ингэсэн тоосонгүй өөр авчлаа. Тэгэхээр түрүүний бүсгүй болон энэ залуу хоёр эхнэр нөхөр юм байна. Харин энэ охин бол манай киноны гол дүр Hope. Саяны хоёрын охин. Ангийнх нь хөвгүүд тэнд Yu-Gi-Oh тоглоод байж байдаг. Hope маань харин ажиглаастай. Энэ хүү харин Hope-ийн найз нь бололтой. Hope өөрлөө харах үед яасан бэ гэснээр гараад явчлаа. Тэгэд хүүхдүүд хичээлээ тараад гэрлүүгээ явцгаана. Нөгөө жижиг дэлгүүрийн гадаах автомат тоглоом дээр хүүхдүүд тоглож байна. Hope ирээд "Хөөе, хан Янсуг, наад тоглоомоо эвдлээ. Битгий өвчтэй цахиад бай. Би төлбөрөө төлөө тоглож байна мэдүү. Чи жижигхэн юм байж надад томроод байгаа юм уу?" Жижиг гинэ гэснээр очиод том гэдгээ харууллаа. За чиний нүр угаасаа хитрхи том юм байна гэснээр зүгтаачлаа. Гяс дэлгүүрлүүгээ гүгээд орчин. Ээж би ирлээ. Орон гэртээ Hope маань даалгавраа хийгээд сууж байна. Ээж нь харин хоол хийж аав нь зурагт үзэж байна. Ээж надад математикийн талаар асуух юм байна. Энд нэг хүүхэд 3 харандаатай, харин нэг нь 9 харандаатай. Энэ хоёр яаж ижил харандаатай болох вэ гэж байна. Амархан штэ миний охин. 9 дээр 3-ыг нэмээд 2 туваачих. Үгүй гол нь тэр биш. Жишээ нь би 3 харандаатай. Янсуг 9 харандаатай байлаа гэж бодоход Янсуг надад 3 харандаагаа өгнө гэж байхгүй шүү дээ. Тэр чинь харамч. Тэгж боддгоо маа миний охин. Али чи нэг юм хэлэлдэ. Ээжигээ сонсоо. Битгий өөдөөс нь хэрэлдээд бай. Хөөрхи. Ямар сүлжээ алгаа. За явж бейсболоо үзээ. Би Hope-ийг ганцаар өсгөх юм мэдв. За тэгээд унтацгаалаа. Маргааш өглөө нь Hope Kokomon гээд дуртай хүүхэлдэйний баатрийн дууг сонсож байна. Тэдний гадаа Янсуг ирээд зогсчихж. Янсуг, Hope-ийг хүлээж байгаа мó? Үгүй. Би юу гэж би найзуудаа хүлээж байна. Гээд бантаад яваад өглөө. Hope үсээ бууж чаддаггүй. Аваараа боолгох гэтэл бас л чаддаггүй. Тэгээд доошоо буутал ээж нь "Hope явсан уу?" Дээр байж л байна. Юу вэ? Хоцорлоо штэ. Ангийнх нь аль хэдийн явчихсан. Тэр үед дэлгүүрийнх нь гадаа нэг сэжиг бүхий нөхөр хөрөг жонгоолгож байна.
Аав нь чимээ сонсоод гартал хинч байдаггүй. Ууж байсан сөөж үний шил байж байна. Hope маань хижээлдээ явж байтал ээж нараас нь хүрээдэрлээ. Бороо ороод унлаа шүү. Миний охин, ээж нь дараа нь үсийн гоё боожог юм ээ. Ээж нь сургууль руу хүргээд өгөх үү? Яах юм бэ? Би өөрөө 3 минутанд гүгээд орчин. Өргөн замаар яваарай. Бидний нарийн товч замаар ороод байгаарай мэдв. Hope маань явж байгаад замдаа төгөлдөр уурын сургалтын аяыг сонсоод жаахан бүж хэллээ. Тэр үед нэг сэжигтэй нөхөр сургуулийн хүүхдүүдийг ажиглаад зогсож байдаг. Тэгснэ тэнд газар унтсан байсан цаасан шувууг аваад явж байна. Hope явж байтал яг урд нь нөгөө хүн гараад ирдэг. Сургууль руугаа явж байгаа мó? Тий, яасан гоё шүүхээр вэ? Надтай хуваахгүй эз. Би сургуулаасаа хоцрох гээд байна. Ингээд эргээд харсан чи хинч байдаггүй. Нөгөө хүн Hope руу дөхлөө. Аав нь ажил дээрээ байж байна. Ээж нь харин гэртээ. Харин тэр үед эзэнгүй барилгын талбай дээр Hope-ийн шүүхэр газар хэвтэж байна. Тэгээд нэг аим шигтэй балгас дотор Hope-ийг аваачиж. Hope нийл цус улчихсан гараараа утас авч байна. Ээжийнх нь утас дуграад автал нөгөө найз нь залгаж байдаг. Сургуулийн ойрхон баахан цагтаа нар имлэгийн ирчихсэн байна. Ойрхон байдаг барилгын талбайн гаднаас нэг охин хүнд гимтсэн байдалтай олдсон гэж байна. Тэр үед аавынх нь утас дугарч байна. Мөрдөг цоо гэж хүн байна. Та Hope гэж хүүхдээ аав уу? Тийм байна. Таны охин хүнд гимтсэн. Чангуан имлэг рүү бид аваад явж байна. Та яаралтай ирэх хэрэгтэй байна. Юу? Миний охин сургууль руугаа явсан штэ. Бид имлэг рүү явж байна. Та хурдлаарай гэж байна. Эмнэлэг дээр харин цагдаагийнхан ирчихсэн ярьж байна. Анх холоход ямар байсан? Их цус алдсан байсан. Бас энэ тэндээ шархтаж гимтсэн байна. Хэн дуудлага өгсөн юм? Охин өөрөө дуудлага өгсөн. Ингээх үед ээж нь ирж байна. Үг дуурч чаддаггүй. Охин харсан чинь аим шигтэй болчихсон байна. Ээж нь шууд л шоконд орлоо. Аав нь цагдаагаас одоо яах вэ? Шүүх эмнэлгийн дүгнэлт удахгүй гарнаа. Би дуудахгүй сэжигтнийг барина. Та битгий санаа зовоорой. Ийм мөрдөгч үлдээд охины байдлыг бидэнд мэдээлж бай. Аав нь ээж дээр нь яваад очлоо. Ээж нь тэр өргөн зам дээр явж байсан уу? Өргөн зам яасан гэж би түүнийг бороонд ганцаарнгийн явуулчихсан. Бас би түүнд өргөн замаар яваарай гэд хэлчихсэн. Гэд өөрийгөө буруутгаад байна. Ёнсуки ээж манай Hope байсан гэдгийг мэдчихсэн баха. Хэрвээ тэр хүн амьтанд хэлэх юм бол би амийг нь алгадаад өгнө. Миний охин одоо яана? Эмчнэр харин аавыг нь дуудаад эрүүл мэндийн байдлыг нь хэлж өгч байна. Бид катетер тавина. Бас шаардлагатай хагалгаануудыг хийх хэрэгтэй. Хэрэг тэхгүй бол охинытой 8 нас аюул тавиад л байна. Охиныг минь аварч өгнө. Гараад ирэх үед ээж нь тэр амьд үсттэй. Тэр өөхгүй үсттэй. Тийм ээ. Тэр зүгээр. Хагалгааны дараа ээж нь охиноо харж чаддгүй. Аав нь харин яваад ордог. Hope тэр үед ухаан орч байна. Аав та ирдсэн юм уу? Ээж яасан? Бид хоёр ээлжилж орох ёстой гинэ. Ээж нь гадаа байгаа. Эмч зүгээр гэсэн миний охин. Удахгүй зүгээр болно. Аав та ажиллаа яасан бэ? Ажил гинэ. Аав нь ажиллаа дуусчихсан. Би ээж та хоёрыг завгүй байгаа гэж бодоод цагдаа руу шууд залгасан. Тэр муу хүнийг барьж авах гээд сайн байна миний охин. Миний охин чи яасан ухаантай юм бэ? Олон хармаатай өмдөмссөн байсан. Хэн? Муу хүн тэр талаар яриад яах юм бэ миний охин? Муу хүн баригдах ёстой үсттэй. Аав нь цагдаа нартай хамт удахгүй барьчнаа. Миний охин битгий амьд үү? Миний нойр хүрээд би марчуул яах юм бэ? Гэд ухаан алдчихлаа. Аав нь нулимсаа барьж дийлсэнгүү. Удалгүй цагдаагийн мөрдөгч сэжигтэй хүмүүсийг олж тогтоосон гэд хэлж байна. Аав нь шууд цагдаагийн газар руу яваад очино. Баривчлахгүй юугаа хийгээд байгаа юм бэ? Та суу. Аль вэ? Тэр новш. Би харъя. Яг тодорхой болоогүй байна. Бид хурууныхээ олсон. Тэрийг харж байна. Нотлох баримтгүйгээр баривчилж болохгүй шүү дээ. Хурууныхээс өөр ямар нотолгоо хэрэгтэй юм бэ? Камерын бичлэг, бас харсан хүмүүс, DNA гэх мэт хэрэгтэй болдг юм аа. Гэхдээ хэрвээ хохирогч өөрөө танаа заагаад өгвөл бидэнд заавал иймэрхүү баримтууд хэрэггүй л дээ. Шууд баривчилж болно. Ингэж байна шүү. Үүнийг ээжд нь хэлэх үед дуурлж байна. Тэр хамир ямиг дахиад санд гэж хэлж байгаа мó? Чи өөрийгөө хаав гэж байгаа мó? Чамд ер нь мэдрэмж гэж юм байдаг юм уу? Гэх үед хажуунаас нь мөрдөгч эмэгтэй Sunflower гээд сэтгэл зүйн төв иймэрхүү асуудалд орсон хүмүүс тусалдаг гэж санал болгож байна. Оройн аав нь гэртээ очиод Hope өрөөнд орж суудаг. Зургийн дэвтэр болон тоглоомыг нь авлаа. Kokomon гээд үлгэрийн баатарт нийлэн дуртай бололтой. Тэгээд сэтгэл зүйчтэй уулзаж сэжигтнийг таниулах талаар ярьж байна. Хэрвээ ийм юм болоод 3 хонж байгаа бол охин чинь их эмзэг байгаа. Ийм юм хийхдээ итгэлтэй байна уу? Би аав ээжийнх нь хоёулангийнхан зөвшөөрөлгүйгээр хийхгүй шүү. Манай хүн эхнэртэйгээ очиод ярилцсан. Hope надаас тэр муу хүнийг барьсан уу гэж асуусан. Тэгээд түүнийг олон хармаатай өмд өмссөн байсан гэж хэлсэн. Тэр өөрөө түүнийг баригдаасаа гэж хүсэж байгаа гэд зөвшөөрцгөлөө. Тэгээд камераар бичлэг хийж байгаад сэтгэл зүйч ярилцсан. Хөөхнөө сэрээрээ эсвэл чи сэрчгээд ярмааргүй байгаа мó гэсэн чинь толгойд өгч байна. За чи тэгвэл зүгээр толгойд өгч болно шүү. За гэснэ Kokomon-ы дууг дуулжигна. Охин нүдэ нээж байна. Их чинь хөөрхөн байна уу? Гэсэн чи үгүй гэж байна. Сэтгэл зүйч камер руу хараад та бүхний харж байгаачлан охин ухамсартайгаар хариулж байна. Тэр өдөр амар бороо орж исэн те. Ингээх үед Hope аав руугаа харж байна. Аав нь тэндээс хэл хэлгээд толгойд өгдөг. Hope тийм ээ гэж байна. Тэр муу хүн
сургуулийн чи ойрхон байсан уу гэх үед толгойд өглөө. Ээж нь халаглаад уйлж байна. Тэр муу хүний тухай чи бидэнд хэлж чадах уу гэсэн чинь тийм ээ гэж байна. Тэгээд охин сэжигтнүүдийн зургийг үзүүлнэ. Охин харж байгаад нөгөө сэжигтэн гарч ирэх үед харцсан дэлдэрч байна. Хоп энэ хүн мөн үү гэсэн чинь тийм ээ гэдэг. Чи юугаар нь мэдэж байгаа юм гэхэд нүд, ам, нүүр тийм үү. Тэгвэл өөр зурагтай хамт харуулвал чи түүнийг олж чадах уу гэсэн чинь тийм ээ гэж байна. Тэгээд олон хүмүүсийн зураг үзүүлээд энэ дундаас заа гэхэд Хоп яг сэжигтнийг зааж байдаг. Ингээд ямар тааж баривчлах боломжтой боллоо. Данж Хопд маань их хэцүү байгаа бололтой. Тэр дорн цагдаагийнхан сэжигтний гадаа яваад очино. Тэгээд хаалгыг нь тогшлоо. Эмбэ хоол хүргэлтээс явнаа. Аягнуудаа авах гээд гадаа байгаа. Байхгүй л байна да. Бага. Ингээд цонхоо онголох үед нь баривчилчлаа. Цагдаагийнхаа хэрэгтнийг барьсан гэд хэвлэлийнхэн бөө юм болж байна. Аав нь сонсоод шууд очиж хэрэгтнийг харна гэд очлоо. Тэгсэн хэвлэлийнхэн энэ хохирогчийн аав уу гэд шууд ярилцлага авах гээд байна. Мэдээгээр аимшигтай хэргийн сэжигтнийг өнөө өглөө барьсан байна. Хохирогч охин эмлэгт хүнд хагалгаанд ороод эмчлүүлж байгаа. Гэснээ аль эмлэгт байгааг нь гаргаад унлаа. Ээжийнх нь найз нь үзээд яана тэд мэдээгээр гараад унлаа штэ. Хөөрхий Хоп. Тэр үед найз нь аав руу залгаад хэлдэг. Аав нь шууд хэвлэлийнхнээс охиноо нугах гэд эмлэг рүү гүйлээ. Очоод шууд өрөөнөөс нь аваад өөр өөрөөр нүүлэгдэг. Тэнд нь харин хэвлэлийнхэн шууд очоод баг хохирогчоос ярилцлага авах гэд ундаг. Яа. Аав нь шууд охиноо аваад зугтааж байна. Ээж нь тэнд харин битгийгээд торгоох гэж үзнэ. Энэ сэтгүүлчдэд өрөвдөх сэтгэл алгаа. Байгаад шоконд орчдөг. Аав нь охиноо айлгчлаа гэд давхар халгаллаа. Тэр үед харин ээжийнх нь бие давхар муудаад ухаалчлаа. Бөө юм болж байна. Эхнэр нь сэрх үед нөхөр нь харин жирэмсэн гэдгийг нь мэдчихсэн байна. Би чамд хэлэх гэж байсан юм аа. Чи хүүхдэд төрүүлэхгүй гэж шийдсэн байсан юм уу? Яалаа гэжтэй. Хүүхэд зүгээр л жаахан байж байгаад хэлье гэж бодсон. Оройн аав нь охиныхоо өрөөнд ороод миний охин ээжийнх нь бие өвдсөн. Тийм болохоор аав нь хэсэгтээ хажууд нь байх нь байна. Ингэсэн чинь Хоп хүнчлөө толгой дээрээ нүмерчөөд аавыгаа харахгүйгээд байгаад байна. Чи аавыгаа хармааргүй байгаа мó? Ингэсэн чинь тийм ээ гэд дөхөж байна. Аав нь байна шүү дээ. Миний охин. Аав нь байна. Ингэсэн чи болдоггүй. Тэгээд нөгөө сэтгэл зүйчтэй холбогдно. Манай хүн охиныхоо өрөөгөр орохдоо Кокомоны шар толгойдоо углаад орж байна. Эмнэлгийн төлбөр нь харин нэлээд өндөр гарч байна шүү. Аав нь мөнгөгүй болсон бололтой найз руугаа залгаад мөнгө асууж байна. Чи амралтаар явчихсан. Тэгээд цалин авна гэж байгаа мó? Үннээ хэлээ л дээ. Мөнгө хэрэгтэй байгаа бидтэй. Надад эхнэртэй хэлэлгүй хадгалсан жаахан юм бэ. Тэрийг ав гэд тусалж байна. Найз нь мэдчихсэн гэдгээ ойлгох бололтой. Маргааш нарийн эхнэр дээр нь нөгөө найз нь ирж байна. Найзууд нь мэдчихсэн байна гэдгийг эхнэр нь ойлголоо. Найз нь ирээд тэр өглөө намайг мэдсэн гэдгийг чи мэдсэн бидтэй. Намайг хүнд хэлвэл миний амийг алгадна гэсэн баха. Би алгадаж чадна гэж хэлсэн болохоос алгадна гээгүй шít. Бэтгий хүчтэй юм шиг жүжиглээд бай. Чи уйлж чадахгүй байгаа бидтэй. Чи намайг өнөөдөр л анхудаа ирж байна гэж бодоо юу? Би өдөр болгон ирээд холоос чамайг харж байсан. Мэдүү? Чамайг миний амийг алгадна гэдгийг чинд сонссон. Яагаад шууд ирээд хэлээгүй? Би ч гэсэн чамайг дотроо зөндөө хүлээсэн ш. Чи өөрөө миний амийг алгадна гээ бидтэй. Ингээд хамтдаа уйлцгаалаа. Тэгээд найз нь авчирсан хоолноосоо өгдөг. Удалгүй урдчилсан шатны шүүх хурал боллоо. Прокурор тэнд сэжигтэн сургуулийн насны хүүхдийг барилгын талбай руу авч очоод хүчирхийлсэн. Энэ үнэн үү? Би санахгүй байна. Би шөнө ажилласаа ирээд арх уучхад унтсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй гэд гүрийж байна. Энэ бол хохирогч сэжигтнийг таньсан бичлэг. Бас түүний гутал дээрээс хохирогчийн цусны тол болдсон. Ингээх үед өмгөөлөгч усч ирээд тэр гутал таны гутал юм уу? Мөн л дөө. Гэхдээ би хулгайд алдчихсан. Тэгээд намайг баривчлагддаг өглөө гэрийн гадаа буцаагаад аваад ирсэн байсан. Намайг хэрэгт гүтгэх гэж тэгсэн юм шиг байлээ. Ингэж авна шít. Эсэргүүцэж байна. Наадахыг чинь батлах ямар ч баримт алга. Өгөөсгөх баримт ч бас байхгүй байгаа үсттэй. Бид нар тэнд ажилладаг барилгачдаас гуталтай холбоотой баримт цуглуулах шаардлагатай байгаа. Ингээх үе чөөгч. Нотлох баримтуудаа бүрдүүл. Дараагийн хилцүүлэг 9-р сарын 25-ны өдөр гэд зарлалаа. Сэжигтнийг гарах үед манай хүний найз араас нь гутлаа шидэж байна. Муу навш. Чи хүмүүн үү? Нөгөө тал тарин сэтгэл зүйч охин дээр ирчихсэн байна. Кокомоны хувцастай хүмүүс Хоп дээр орж үзүүлэх гэд байж байна. Хоп унтаж байтал гинэт хөгжим дууралаа. Сайн байна уу? Би Кокомон байна. Өнөөдөр хамтдаа шинэ адал явдалтай нүүр тулцгаая. Ингээд хөөхөн үлгэрийн баатрууд дуулж бүжгэллээ. Хоп маань баярлж байна. Эмнэлэгт байсан өөр хүүхдүүд бас ирээд үзэж байна. Аав нь бас ирж хараад баярлаа зогсож байна. Үлгэрийн баатрууд гараад иртэл ээж нь байсан юм байна. Бас найз нь бас нөгөө мөрдөгч эмэгтэй байж байна. Мөрдөгч та бас уу? Тийм ээ. Угаасаа л энд өдөржин байж байгаа юм чинь. Ингэж байна шүү. Тэгэд ямар тач Хопийнхоо сэтгэл санааг өргөлөө. Дуусны дараа сэтгэл зүйч зураг зурлаа гэд сэтгэл санаанд эрдэхгүй. Хүүхэд хөлсөө гартал инээж
тоглож байж стресс нь тайлэгддэг юм. Тэр үед хажуунаас нь хувцас түрээсийн газрынхан. За 152 мянган вон болсон байна. Туслах зардалтайгаа 172 мянга. Гэхдээ 150 мянгаыг өгчхөө. Сэтгэл зүйч. Ийм үнэтэй байдаг юм уу? Тийм ээ. Хөөе 150 мянга гэд аавд нь хэлж байна. За гэд аав нь төлөх гэтэл мөнгө нь хүрдэггүй. Зээлийн карт болох болов уу? Болно гэд гараад уншуулна. Аав нь танах энэ хувцаа хэдээр түрээслэх үү? Нэг өдрийн 70 мянга, 7 хоногийн 350 мянга байдаг юм аа. Жаахан хямдрах боломжтой болов уу? Эсвэл оронд нь би танаа юмыг янзалж өгч болох уу? Ингэсэн чинь за байз. Ингэснээр нэг Кокомоны хувцас гаргаж ирээд энэ жаахан хуучирсан хувцас. Та энийг аваа. Хэрглэж байгаад өгчөөрэй. Гэд бэлгэлчээд яваад өглөө. Сайхан сэтгэлтэй юм аа. Баярлалаа. Сэтгэл зүйч харин Hope ээжтэй ярилцж байна. Hope дулсан зүйлтэй яг адилхан зүйл миний охин тохиолдсон юм аа. Харин охин маань 16 нас хүрэх үедээ амиа хорлчихсан юм. Тэр жил би бас амиа хорлох гээд машинтайгаа гол руу орсон. Даанч би өөрөө амьд гарч ирээд 2 хөл алдчихсан юм. Охинд маань тийм зүйл хийсэн хүн одоо чөлөөтэй явж байгаа. Ингэхэд чи унтаж чадж байна уу? Би чинь их таар харагдж байна шүү. 5 сартай юм уу? Би 11 сард төрнө. Ингэж байна. Тэгэхээр сэтгэл зүйч манай хоёрыг их сайн ойлгоод байсан нь аргагүй юм байна. Hope өрөөндөө байж байтал тэндээс Коком нь ороод ирлээ. Жаахан гайхаад харж байтал самбар дээр миний найзууд намайг орхиод явчлаа гэд бичээд харуулна. Hope аваад хариу өчөж байна. Хөрөгчний хаант улс руу юу гэсэн тийм ээ гэж байна. Чи ч гэсэн одоо гэрте хараа. Найзууд чи хүлээж байгаа гэд явуулна. Тэгснэ ардаас нь дуудаад тэвэрлээ. Аав нь ингэж нэг юм охиноо тэвэрдэг. Тэгээд хүмүүс орж ирэхээс өмнө гялс цугтаад гараад явна. Гарахтаа бас нууцаар даллаад Hope нэгээд гаргалаа. Маргааш нь сэтгэл зүйч Hopeтэй ярилцсан. Анхаарлыг нь дэвтэр рүү хандуулж байгаад чи нэг их ярихгүй маа. Өнөөдөр жаахан ярихгүй мó? Үгүй гэж байна. Чи энийг наах уу гэд наалгалаа. Энэ бол шөнийн тэнгэр. Шөнийн тэнгэр эрвэхийгээр дүүрэх юм бол Hope дахиж яриад бас хоолоо сайн идээд бас математик хичээлээ их сайн хийдэг болно шүү. За юу. Ингээд их бүтээлч аргаар харилцаж байна. Удалгүй Hope маань нөгөө шөнийн тэнгэрээ эрвэхийгээр дүүргэж бас сэтгэл зүйчтэйгээ бичгээр ярилцдаг болчихсон байна. Хөөх, тийм үү. Тэгвэл зуны амралт нь эхэлчихсэн байх нь вэ штэ. Сургууль нь хизээ орно гэсэн үг үү? Ингэсэн чи 3 хоногийн дараагээд хуруугаараа үзүүлж байна. Тэгснэ би сургуультай явж болох юм уу гэд өөрөө хэлж байна. Дэвшил гарч байна шүү. Болно шүү дээ. Бололгүй яадгийг. Ингэсэн чинь худлаа яриад байгээд бичиж байна. Чи яагаад худлаа гэж бодов? Би ичээд байна. Юунаас ичээд байгаа юм? Болсон зүйлээс би энэ талаар найзуудтай хэлэхгүй байж болох уу? Тэд мэдэж байгаа гэж чи бодож байна уу? Миний бодлоор тэд мэдэж байгаа баха. Тэр үед сургууль дээр нь Hope-ийн ширээ хоосон байж байна. Нөгөө найз нь харин жаахан гунигтай байж байна. Тэгснэ орой гэртээ харихтаа Hope-ийн гэрийн үүдэнд ангийн шин дүрмгээд нааж өгнө. Найзаагаа хичээлээс нь хоцроохгүй гэж байгаа бололтой. Сэтгэл зүйч өвчтэй байхын хамгийн хэцүү нь юу вэ? Сургуультай явахгүй байх хэцүү байна. Бас аав ээж ажиллаа хийж чадахгүй байгаа. Зөндөө их мөнгө үрж байгаа. Тэр үед аав нь охинтойгоо хэрхэн харилцах вэ гэд интернетээс хайж байдаг. Hope тэр хүн надаас шүхрээ хувааж болох уу гэсэн. Би хуваахгүй явъя гэж бодсон ч гэсэн тэр хүн бороонд нэвт норчихсон байсан. Хүмүүс намайг танихгүй хүнд тусалсан миний буруу гэж байгаа ч намайг юмаа хуваалцдаг сайн хүүхэд гэж хэлэхгүй байсан гэж байна шүү. Иш хөөрхий. Энэ үед ээжийнхэн найзууд хандивын аян зохион байгуулад хандив цуглуулж байдаг. Аавынх нь ажлын газрынхан ч муу адил чадлаараа хандивлцгааж байна. Эндээс гараад хамгийн түрүүнд юу хиймээр байна? Сургуультай явж найзуудтайгаа уулзмаар байна. Бас бяцхан дүүгээ төрхийг хармаар байна. Гэхдээ би гэрийн даалгавраа хийж чадаагүй. Жаахан айгаад байгаа. Ингээх үед Hope-ийн найзууд нь гэрийнхэн гадаа сэтгэлийн үг, зураг, шинэ хичээлүүдгээд зөндөө юм наачсан байна. Би уулын дүүгээ төрхөөр тэрвэрч үзье гэж бодож байгаа. Даанч энүүгээрээ заваар олчих واخа гэд нөгөө катедра тэмтэрч байна. Тэгснэ бас манай аав ээж манай дүүг хайрлаад намайг хайрлахаа болчвол яах болоо гэд жаахан айж байна. Аав нь Кокомоны хувцастай охин дээрээ ирэх үед би унтаж байна. Дахиад ирээрэ гэд бичиг үлдээж гэж. Өрөөнөөс нь сэмхэн гараад иртэл эмнэлгийн хүүхдүүд Кокомон гэд дайрч байна. Манай хүн зүхтлээ. Hope би заримдаа унтаад сэрэхдээ буцаад өнгөрсөн амьдралдаа сэрх юмсан гэж боддгоо. Гэхдээ яг л энэ амьдрал маань үргэлжлээд байдаг. Эмээ маань дандаа л уурлахаараа би үхээд өгье гэдэг байсан. Би энэ үг ямар утгатайг нь ойлгосон. Тийм үү? Юу гэсэн үг юм бол? Би яах гэж төрсөн бол гэсэн үг баха гэж байна. Хөөрхий охин өөрийнхөө талаар бас би яах гэж төрсөн болоо гэж боддог болсон бололтой. Тэр үед ээжийнхэн найз нь очоод манай эдийн гэрийг цэвэрлж байна. Бас шинэ хүндэн зориулаад гутал худалдаад авчихсан байна. Аавынх нь найз харин эмнэлгээс гарах гээд машин бэлдэж байна. Hope маань төрсөн өдөр болж эмнэлэгт төрсөн өдрийг нь тэмдэглэлээ. Тэгэд гарах боллоо. Hope харин жаахан санаа алдаад байна. Ээж эндээ байж болохгүй мó? Яагаад? Чи хайгаад байгаа мó? Тий гэж байна шүү. Аав нь орж ирээд ачаагаа зөөж байна. Чи аавтайгаа хамт доошоо буумаар байна уу? Гэсэн чи үгүй гэж байна. Тэгэд машиндаа суугаад харьцгаана. Аав нь арын суудлаа цагаан давуугаар тусгаарлаж байгаа даваад хардаг. Харин нөгөө хэрэг болсон газрын дэрэгдүүр явах
үед Hope маань сандарч байна. Манай эд гялс буугаад гэрлүүгээ орох гэтэл гэрийнхнүүд нь зөндөө олон урмын үхтэй зах зургууд байж байна. Hope маань эдгээрийг хараад урам арга бололтой. Гэртээ ортол гэрийг нь янзын сайхан цэвэрлжчихсэн байна. Тэр үед харин Ёнсуг найз нь ирж байна. Оо, Ёнсуг, чи сургуультаа явж байгаа мó? Hope ирсэн юм уу? Тэгсэ. Чи уулзах уу? Үгүй. Би зүгээр өнгөрч явсан. Яасан бэ? Чи нүүр чин том гэж хэлснээс болоод Hope-той уулзахгүй гээд байгаа юм уу? Би ичээд төрүүлээд явчихсан. Хэрвээ хамт явсан бол тийм юм болохгүй байсан гэд уйлж байна. Ёнсуг, чиний буруу биш ээ. Ийм том залуу юу гэж уйлдгийг? Али чи хэрэгдэв. Тэгээд маргааш нь Hope маань сургуультай явах боллоо. Нөгөө катедрнаасаа жаах ичээд байгаа бололтой. Ээж уутан дуграатай штэ. Найзууд нь хамт явна гэд ард нь явж байна. Тэгсэн араас нь нөгөө Кокомон дагж байдаг. Кокомоныг хараад Hope маань харин тайвширч байна. Аав нь сургууль дээр нь очиод эрхлэгчтэй нь уулздаг. Охин маань эрэгтэй хүнээс айгаад байгаа. Эрэгтэй багш нарыг битгий ойрт гэж хэлж өгөөрэй. Хүүхдүүд охиныг минь шоолохгүй байгаа. Та санаа зовлтгүй. Бид сайн анхаарна. Бид бас танаа хүүхдийг сургуулийн зүгээс фокус сургалтын төвд хамруулна. 2026 оны хагас жилийн нэмэлт хөтөлбөртөө мэрэгжлийн Филиппин багштай англи хэлний сургалт, бас сэтгэл зүйн боловсрол, гар бөмбөг, зураг, шатар, гар урлал, спорт өрөл, гадаадд суралцах зөвлөгөө, укулеле заад, тэдний давуу тал нь суур зөв тавих, хэл сурах арга барилтай болох, бас хүүхэд бүртээ тулж ажилдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр арга зүй, мэрэгжлийн Монгол гадаад хамт олонтой. Дэлгэрэнгүй мэдээллийг description-ээс аваарай. Аав нь баярлаад гараад явна. Аав нь нэг арга болоод жижигхэн цүнхэнд уудтай чихэрнүүд хийж өгдөг. Тэмдэглэлийн дэвтрийг нь уншитал муу хүн дахиад хүрээдрүүл яана. Би түүнийг шийтгүүлсэн байх гэж найдаж байна гэд биччихэж. Маргааш нь аав нь өглөө гарах гэтэл Hope хичээлдээ яваагүй байдаг. Hope яваагүй мó? Өнөөдөр сэтгэл зүйчтэй уулзнаа гэж байна. Hope харин нөгөө цүнхөө үртэл яг катедрийг нь хаагаад таарч байдаг. Одоо гялхрууд дуурсан ч гэсэн чихэр гэж ойлгуулж болохоор боллоо. Тэгээд ээжтэйгээ хамт сэтгэл зүйчдэр очлоо. Энэ удаа харин ээж нь өөрөө ярилцсан сэтгэлээ онгойлголоо. Би яагаад миний охин гэж, энэ олон хүн дундаас яагаад тэр гэж. Өөр хүүхдүүд ч адилхан зовсон бол миний охин ганцаардахгүй ээжтэй ч гэж бодсон. Их муухай ч гэсэн надад тэгжил бодогдсон. Ээж маань үргэлжил би үхээд өгье. Би сонссон. Hope бас тэгж хэлж байсан. Тэгээд бас тэр энийг юу гэж ойлгосон гэдгээ ч хэлсэн. Юу? Тэр юу гэсэн юм? Би ер нь яах гэж төрсөн юм бэ гэж ойлгосон гэсэн. Гэж байна. Ээж нь охиноо хараад сэтгэлээрээ хүчрхэгж бололтой. Ийм бяцхан охин ийм юм туулаад явж байхад ээж нь харин хүчтэй байх ёстой байна гэдгээ ойлгох бололтой. Маргааш нь Ёнсугийг Hope-тэй хамт сургуульд нь явуулах гэж байна. Надаа битгий ойртоорой. Мэдээж чи өөрөө төрүүлээд яв. Аав нь харин ажилласаа яраад гараад ирлээ. Гү чи хоолоо идэхгүй өдөр болгон хаашаа яваад байгаа юм бэ? Гэтэл нөгөө Кокомоны хувцас амсаад охиныхоо сургууль руу явж байна. Hope маань цонхоор хартал Кокомон орой тараад явж байтал найзууд нь "Наа чи юу дуурайд байгаа юм бэ?" гэд нөгөө катедрийг нь асууж байна. Hope чихэр идэхүү гэд чихэр гаргаж өгнө. Нөгөө тактик нь ажиллаж байна шүү. Кокомон харин холоос ажиглж байна. Ёнсуг харин Кокомоныг хараад жаахан уурлаад байна. Эргэж хараад "Энэ хараа Кокомон яваад ах чиний найз юм уу?" гэсэн чинь "Тийм ээ" гэж байна. "Энэ одоо эрэгтэй болов эмэгтэй болов мэдэхгүй. Тэр зүгээр л Кокомон. Hope өмнө нь чамайг хайж явсан дуучлаарай. Хоёулаа найзууд хэвээрээ үсттэй. Тэгвэл маргааш уулзъя" гэд яваад өглөө. Hope эргэж хараад "Кокомон чи аав бидтэй. Хэлээч аав бидтэй" гэсэн чинь "Тийм" гэж байна. "Намайг ярихгүй болохоор та Кокомон болчихсон юм уу?" Гэтэл "Тийм ээ" гэж байна. "Халууцж байна уу?" гэсэн чинь бас "Тийм ээ" гэд дөхөж байна. "Гэртээ харьцгаая" гэд аавыгаа хөдлөөд гэртээ харьдаг. Ээж нь хараад цоччлоо. "Гүй эн чи юу вэ? Энэ аав юу?" гэд нээгээд хартал нөхөр нь нээл хөлс болчихсон байж байна. "Гүй чи одоо юу хийгээд байгаа юм бэ?" Ингээх үед Hope маань суулгаад аавынхаа хөлсийг арчиж өгч байна. Ээж нь үүнийг хараад уйлдаг. Удалгүй харин шүүх хурал болохоор болдог. Цагдаагийн мөрдөгч аавыг нь дуудаад уулзлаа. Хохирогчийн зааж байгаа бичлэг нь бүрэн найдвартай биш гэж шүүх үзсэн юм байна. Заавал биеэр очиж заах ёстой гэж хэлж байна. "Йоо, овоо мартаж байхад дахиад сануулна гэж үү? Хэрвээ тэхгүй бол түүний мэдүүлсэн архины эмгэг гэж зүйлээс болоод ихтэл 15 жил авахаар байна" гэж байна шүү. Аав нь хэрэгтэнтэй очиж уулздаг. "Архины эмгэг гинэ. Тийм ээ. Би арх уухаараа юу болсныг сандгүй юм. Гэснээс чи яах гэж ирсэн? Надтай тохиролцох гэж ирээ юу? Мөнгө авах уу? Би уулна гарчуул мөнгө олоод өгч болно л доо. Одоо бол юу ч алга" гэж авна штт. "Юу? Тохиролцох гинэ? Чи юм уу? Яаж ингэж хэлж чадаж байна? Надтай илдэг харьцаарай. Нэг л өдөр би гарна штэ. Тэгээд яах ч юм бэлээ" гэж сүрдүүлж байна. Аав нь шууд уурлаад хяналтаа алдлаа. Хэрэгтэн цаашаа яваад орчин. Оройн манай хоёр ярилцаж байна. "Дахиад заана гинэ. Дөнгөж мартаж байхад нь үү?" "Хэрэг үгүй бол
тэр ихтэл 15 жил авна гэж байна. Тэр гараад дахиад яах ч юм бэлээ. Ингээд ярьж байна. Хоп харин сонсоод байж байна. Тэгээд зөвшөөрсөн бололтой шүүх хурал дээр Хоп яваад очино. Тэгээд Хопор яг имлэгт харуулсан шиг хэрэгтний зургийг дахин харуулдаг. Хоп маань гараа өргөд яг нэг хүнээ дахиад заана. Хэрэгтний өмгөөлөгч босч ирээд тэр өдөр энэ хүнээс арх үнэртэж байсан уу? Ингэсэн чинь тийм ээ гэж байна. Тэгээд Хопыг төр гаргаж байгаад хэрэгтнийг оруулж ирээд суулгана. Хэрэгтэн орж ирээд үг хэлэх болоход би гэмгүй хоо арх ууж тасраад сэрхтэл юм болчихсон байсан. Би өөрөө яасан ч юм хийхгүй байсан. Ингээд өөрийгөө өмөрч байна. Шүүгч тэр он сэрцгийг гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчийн гэр бүлийг бий болоод сэтгэл санааны хувьд гүн хохироосон. Өмнө нь ял шийтгүүлж байсныг үндэслээд ялыг хүндрүүлэх боломжтой. Гэвч хэрэгтний эрүүл мэндийн нөхцөл байдал болон донтолтын зэргийг үндэслээд 12 жилийн хорих ял өгч байна. Ингэж аав нь шүү дээ. Хүмүүс бөөн уур эйжентэнд хэцүүдэж аав нь харин халгалж байна. Аав нь босч ирээд шүүх танхимаас хэрэгтнийг гарахаас өмнө араас нь чулуун байзаар цохих гэж байна. Гэтэл Хоп ирээд болиуллаа. Аав зүгээр гэртээ харьяа. Тэгээд явцгаалаа. Удалгүй бяцхан дүүн төрж манай хэд имлэг дээр очиод харцгаалаа. Ямар том нүртэй юм бэ? Тэр над шиг том нүртэй болох нэ? Тэр том нүртэйч арай чам шиг болохгүй баха. Түүнийг юу гэж нэрлсэн бэ? Түүнийг аз жаргал гэж нэрлсэн. Ингээд итгэл найдвар гэдэг нэртэй их чинь аз жаргал гэдэг дүүтэй боллоо. Өрөөнийхэн ширээн дээр хамгийн ганцаардмал хүн хамгийн ийдэг байж, хамгийн гонигтай хүн хамгийн сайхнаар инээдэг. Учир нь тэд бусад хүмүүс өөр шигэн зовлон идлээсэ гэж хүсдэггүй гэсэн бичиг байж байна. Хэдийгээр Хоп маань хүнд зовлон туулсан ч үргэлжлүүлэн амьдэрсаар. Энэхүү киног 2008 онд Наажуу хотод болсон аимшигт хэрэгээс сэдвлэн бүтээсэн байна. Гэмт хэрэгтийн ердөө 12 жилийн ял авсан нь нийгэмд шууган тарьж, бас өөр олон хэрэгүүдийн улмаас Солонгос улс энэ хэрэг дээрх ялын бодлогыг чангатагжээ. Ялын доод хэмжээг нэмэгдүүлж, бас бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг бүртгэлжүүлэн байршлыг хянах тогтолцоог нэвтрүүлсэн байна. Итгэл найдвар гэрэлтсэн бяцхан хүүхдүүдийг ээж аваас нь гадна энэ нийгэмд зэрэгцэн амьдарч буй хүн бүр хамгаалах үүрэгтэй киночд байлаа.